хүнтэй үргэлжилж байна. Эгүүний чатын аппликейшн хэрэглээнд нэвтрлээ. Тухайн аппликейшн нь дуу хоолойгоор ярилцах чадвартай гээд Монгол хэрэглэгчдэд зохицох шин соргог мэдээллийг агуулснараа онцлогтой юм байна. Студид сэтгүүлч Уянга зочинтой ярилцсан. Өдөр та бүхэнд хөтөлбөр зочны ярилцлагын цаг үргэлжлэн хүрч байна. За энэ удаа бид бүхэн дотооддоо хиймэл оюуханыг хөгжүүлж байгаа. За томоохон компаниудын нэг болж чадсан. За эгүүний оюу компани үүсгэн байгуулагчийг хүрээд байна. За тэгэхээр танд орой мэндийг хүргэе. За баярлалаа, та бүхэн орой мэнд хүргэе. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт танах бол одоо эгүүний чатын аппликейшн хувилбарыг нь бол нээж олон нийтэд танилцуулсан юм байна. Энэ хувилбарын онцлог нь юу вэ? За өмнө бид нар 1 жилийн өмнө үндэсний одоо том хэлний загварыг хөгжүүлээд за энэ одоо суурь модельийг хөгжүүлж чадсан цөөхөн улсын нэг болсон гэж зарлаж байсан. Тэр үедээ бид нар веб аппликейшн буюу зөвхөн вебээр орж ашиглах боломжтой хувилбарыг гаргаж ирсэн бол энэ удаад одоо манай инженерүүд мобайл хувилбар буюу гар утсан дээр Android, iOS тэ энэ утсан дээр чөлөөт ашиглах боломжийг нээж өгсөн нь бүх монгол хүн одоо хаасайг ашиглах боломжтой болсон гэсэн үг. Жишээлбэл гар утсч өөрөө микрофонтой тий камертай байна. Тийм учраас камераараа зураг аваад тайлбарлах гэдэг янз бүрийн зургуудыг тайлбарлаж болж байна. Дуу хоолойгоор мөн чөлөөтэй харилцаж болно. Чимээгээ компани бол өмнө нь одоо монгол хэлийг хамгийн өндөр наривчлалтаагаар таньдаг энэ технологиг хөгжүүлсэн байсан. Тэгэхээр энэ технологитойгоо уяад холбоод тэгээд шууд дуу хоолойгоор чөлөөтэй ярилцах боломжтой энэ аппликейшнийг гаргаж ирлаа. За тэгээд энэ аппликейшн бол Монголын газар нутаг дээр тий монгол инженерүүд эндээ зохион бүтээсэн. За мөн энэ дээр бүх дата одоо таны дата бол гадагшаа гадаадын хиймэл оюуныг сурах гэж гарахгүй. За мөн нууцлал аюулгүй байдал бол Монголын одоо Монгол улсын хуулийн дүрм журмын дагуу дотоод даатгалагдж байгаа гэсэн үг. Тэгэхээр амар тайван санаа амар ашиглаж болно. За мөн дотоод энэ локал орчны мэдээллүүд жишээлбэл цаг агаарын мэдээлэл, автобус төвжирлийн мэдээлэл гэх мэтлэн ийм мэдээллийг чөлөөтэй авах боломжтой. За энэ үнийг бол үнэн зөв хариулна гэсэн үг. Магадгүй ChatGPT гэдэг юм бусад гадны системүүдийг ашиглахад ямар өндөрлүүд байдгүй гэхээр одоо энэ одоо манай энэ Улаанбаатарын ч гэдэг юм уу эсвэл одоо Хөдөө орон нутгийн ч гэдэг юм уу тийм Монголын энэ орчинд байгаа мэдээллийг байхгүй учраас буруу зохиогоод өгчдөг. Тийм учраас хүмүүс одоо төөрөгдлүүд бол асар их байдаг тийм. Харин эгүүнээ одоо чатын хувьд бол бид нар энэ үнийг харгалзаад дотоод энэ системүүдтэй холбож гаргаж байгаа учраас энэ мэдээллүүдийг үнэн зөв өгч чадна. Тэгэхээр одоо яг хэрэглэгчдийн хувьд бол сая таны хэлсэнчлэн дотоодын мэдээллийг яг одоо нөгөө real time буюу яг бодит цагийн гормоор авах боломж нэгдэж байгаа юм байна тий. ChatGPT-гээс илүү олон боломж нэгдэж байгаа юм байна. За хэлний хувьд одоо жишээлбэл ямар бол? За шууд аппликейшн дээр бол англи монгол гэсэн хоёр хэлийг сонгоод шууд voice-ороо тий доолоогоор ярилцах боломжтой байгаа. Цаашид бид нар бол тэр ярианы технологиос хамаараа тий нэмээд явах бол зорилготой байна. Гэхдээ эгүүнээ чат маань бол бүхий л хэлийг ер нь ойлгоно. Өөрөөр хэлбэл та ингээд текстээр одоо орчуулад үг гэдэг юм уу? Эсвэл одоо монголоор хэлчихэд англи руу, герман руу ч юм уу тий хөрвүүлээд өгөх юм бол чөлөөтэй орчуулж өгөх чадамжтай болсон байгаа. Тэгэхээр хэлний үед бид нар бол одоо ер нь яг онцолж фокуслсан хэл нь бол томоохон хэлүүд барууны одоо герман, испани, орос, англи гэмчлэндээ за хятад хоёр хөршүүдийн хэлүүд байна. За Япон, Солонгос гэмчлэн томоохон хөгжилтэй улсуудын хэлүүдийг бол нэлээд өндөр түвшинд сайтар ойлгохоор оруулсан. За мөн Төв Азийн хэлүүд байна. Монгол хэлтэй жоохон төсөөтэй нэг аймгийн хэлүүд учраас энэ хэлүүд дээр бол мөн сайн ажиллана. Тэгэхээр яг төвлөрч тестлж доктортой гэж хэлэх нь бол саяны дурдсан хэлүүд. Бусад хэлүүдийг бол тодорхой хэмжээнд ойлгоно. За энэ үнийг бол бид нар бол яг дурдах юм бол одоо их болох учраас тий энэ дээр хэрэг хэмжээнд аль хэл нь ямаргүй хэмжээнд гэх юм бол нэлээд урт цаг болох байна. Тэгэхээр та түрүүн бас яриан дундаа дурдлаа дуу хоолойгоор одоо ярилцах асуулт асуух юм энэ боломж нь нээлттэй байгаа гэж шүү дээ. Энийг дэлгэрүүлвэл. За өмнө нь одоо бид нар Чимээгийн Systems компани дээр монгол хэлийг монгол авиаг тэ хамгийн өндөр наривчлалтай сайн таньдаг технологиг одоо ч гэсэн энэ бол дэлхийд хамгийн өндөр наривчлалтай таньдаг цорын ганц технологи байгаа. Тэгээ энэ технологи холбосон. За ингээ холбосноороо бид нар одоо утсан дээр шууд асуултаа яриад асуух тэ ярилцаад одоо
100 болгох, гаргах, 100 гаргах гэдэг юм уу. Гэх мэтчлэн чөлөөтэй бол харилцах боломжийг нээсэн. За мөн одоо гар оролцохгүй ярих мөн горимтой. Жишээлбэл шууд ингээд тавьчаад ярилцаад байж бас болно. За тийм дуу хоолойны хувьд бол монгол хэлээр бол маш сайн ойлгож ChatGPT-гээс илүү сайн ойлгож хариулдаг гэсэн үг. За англи хэл мөн хангалттай сайн төвшөнд ажиллаж байгаа. За тэр ер нь бол эвгүний чатын хувьд бол дотоодын одоо монголчууд өөрсдөө бүтээсэн гэдгээрээ бас онцлог байх шиг байна. За одоо яг та бүхний бүтээсэн байгаа амжилтууд юу байгаа юм? Та бүхний бүтээсэн ямар технологиуд өнөөдөр одоо хэрэглэгчдийн гарт хүрээд байна? За юуны чимээгээ болорсоо хөвчлэн энэ гурван компани бол нийлсэн юм нэг том эрхэм зорилго нь бол нэг. Тэрний үхээр зэрэг үндэсний соёл өвөрмөц онцлогийг бүрэн одоо шингээсэн хиймэл Монгол хүнийг бүтээнэ гэсэн зорилготой байна. Тэгэхээр бид нар хиймэл хүн бүтээхийн тулд яах вэ гэхээр хүний одоо мэдрэхүй эрхтнүүд буюу те чимээгээ дээр жишээлбэл ярих технологи байна, ам байна гэсэн үг тийм үү. За эсвэл одоо яриаг текст болгох буюу чих байна гэсэн үг сонсоо те. За мөн одоо хараад ингээд энэ зураг дүрсийг таних, мөн одоо энэ зурагнаас текстийг ялгаж унших гэх мэтлэн технологиудыг бол чимээгээ дээр хөгжүүлж байна. Тэгэхээр энэ бол одоо хүний мэдрэхүүн бүхий л эрхтнийг чимээгээ дээр бид нар хөгжүүлээд нэлээд өндөр түвшинд хөгжүүлсэн байгаа гэсэн үг. Цаашаага одоо мэдрэмжийг яаж оруулж ирэх үү те эмоц, мэдрэмж гэх мэтлэн цааш нь бол хөгжүүлээд явж байна. Эвгүнээ дээр бол яг цэвэр оюун ухаан. За яаж ойлгох уу, яаж сэтгэх үү, яаж энэ үнийг цааш нь одоо шийдвэр гаргахад нөлөөлөх үү гэсэн ийм технологиудыг хөгжүүлж байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр нийлээ за болор софтвер дата бэлтгэж байна те. Ингээд одоо цусаан гэнэ гэж хэлж болно. Тэгэхээр бид нар энэ хиймэл буюу те виртуал энэ монгол хүнийг л бүтээхийг зорж байгаа. Тэгэхээр энэ хүний одоо бүхий л эдэрхтэн мэдрэлийн системүүд за мөн одоо шийдвэр гаргах бол оюун ухааныг ингээд нэгтгэсэн ийм философийн хиймэл хүнийг л бүтээж гэнэ гэж ойлгож болно. Тэгэхээр энэтэй холбоотой бүхий л технологиудыг энэ компани одоо хамтраад хөгжүүлээд 60-70% та нэлээд өндөр түвшинд өндөр чанартайгаар хөгжүүлээд дуусгаад цаашаага одоо интеграцгээ тий одоо энэ бол бие нь бол юу ч хийж болно шүү дээ. Робот гэдэг юм уу, iPad гэдэг юм уу, зурагт гэдэг юм уу, компьютер гэдэг юм уу, утас гэдэг юм уу тий тэр бол биднэрт нэг чухал биш. Яг дотор нь байгаа тэр яг үйлдэлийг хийх тий ажлыг хийх боломжтой тийм л одоо юм л үнийг бүтээхийг зорж байгаа. Тэгэхээр танах жишээлх юм бол яг дотооддоо хиймэл оюун ухааны яг энэ салбартаа бол одоо өндөр үзүүлэлттэй, за бас өндөр үнэлгээтэй үнэлэгдсэн гэж сонссон. Тэгэхээр энэ талаар та мэдээлэхгүй юу? За ер нь бол бид нар ингээд хиймэл оюун гэдэг зүйл сая ингээд 2 жилээс л хүн болгоо ингэж ярьдаг тий. ChatGPT гэдэг юм уу OpenAI гарчснаас хойш бол олон нийт нэлээ танил боллоо шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол 20 жилийн өмнөөс л яг хиймэл оюуны салбарт монгол хэлийг захин орчимд хэрхэн шийдэх үгээд эхлүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл одоо энэ өө2 үсгний асуудал ч гэдэг юм уу, монгол бичгийн одоо фонтын асуудал ч гэдэг юм уу. За тэгэл одоо зөв бичих тэр болор дуран тий спел чек. За дараа нь авиг яаж захин орчинд текст болгож таниулах уу гэх мэтлэн технологиудыг бид нар анханаас нь 20 жилийн өмнөөс хөгжүүлээд явж ирсэн. Гэхдээ яг энэ хөгжүүлэхэд асуудал томроод байсан учраас яалч одоо хиймэл оюун руу орж иж шийдэхээс аргагүй байсан учраас бид нар бол тэр цаг үеэс 2013 оноос хойш ер нь бол хиймэл оюуны салбарт зуралцсан гэсэн үг. Тэгээд энэ хөрсөн одоо үнэлгээний хувьд бид нар сая Игүнэд Голомт банк 3.5 сая долларын өргөн оруулалт хийлээ 4 сард. За тэгээ үнэлгээ нь 40 сая доллар төрлөө. Энэ бол одоо технологийн стартапуудын хувьд бол хамгийн өндөр үнэлгээнд хүрсэн одоо хиймэл оюуны стартап болсон. За чимээгээ дээр мөн одоо ICT Group 3.5 сая долларыг 2022 онд оруулж ирсэн. За мөн одоо чимээгээ компани үнэлгээ бол 20 сая доллар давцсан явж байна. Тэгэхээр энэ ингээд нийлэх юм бол бараг 100 сая долларын үнэлгээтэй ийм одоо компани болж бид нар бол хөгжөөд явж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ одоо юу гэдгийг амжилт бол зүгээр нэг гинт ингээд бий болоогүй. Бидний бол одоо 20 жилийн хүч хөдөлмөр тэнд одоо ажиллаж байгаа одоо 100 гаруй ажилчдын тий олон жилийн шантрахгүй явж ирсэн хичээл зүтгэлийн үр дүндэл ийм амжилтанд хүрлээ гэж харж байгаа. Тэгэхээр эхний 20 жилд бол одоо энэ хэмжээний амжилтанд
хүрсэн байна. Үнэлгээ бол маш өндөр болсон байна. За цаашдаа одоо цаашдын зорилго ойрын хугацаанд хэрэгжүүлж байгаа одоо төлөвлөгөөнүүд нь юу вэ? За бидний хувьд эхлээд Монголын одоо бие даасан тий Монгол улсын бие даасан үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэх ийм концепц үндсэн ийм концепцоор ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар ямар нэгэн одоо гадны улсаас хамааралгүйгээр өөрийнхөө дотоод асуудлаа шийддэг байх хэрэгтэй. Жишээлбэл төрийн байгууллагуудад хиймэл оюуныг яаж нэвтрүүлэх вэ? Энд чинь одоо хууль дүрм журмаараа дата мата тий Монгол улсын дата төвдөр байх хэрэгтэй юмстай гэдэг энэ үндэсний аюулгүй байдлын тусаар тогтлын асуудал. Дотооддоо байх хэрэгтэй тий. Тэгэхээр энийг бид нар өөрсдийнхөө ингэж хиймэл оюуныг хөгжүүлж, суурь модельөө хөгжүүлж төрийн байгууллагуудад нэвтрүүлэхгүй бол манай улс хөгжөхөд бол хоцрогдно гэсэн үг тий асуудалтай болно. Тэгэхээр энэ суурийг бид нар нэгдүгээр тавиад энийг цааш нь бол илүү хүчтэй хөгжүүлэх зорилготой байна. За мөн одоо энэ яагаад энэ ер нь хиймэл үнийг тэгвэл хийх гээд байгаа юм тийм ээ. Энд чинь бид нар одоо 2027-8 он гэхэд Монгол улсын хөдөлмөрийн одоо зах зээл дээр тий хямрал болно. Одоо энэ ажиллах хүчний хомсдол дээцэгтэй хүрнэ гэж зарлаад байгаа шүү дээ. Магадгүй 28-9 оноос нэг алтан гахаад ирсэн хүмүүс орж ирж ийж тодорхой хэмжээнд энэ хөдөлмөрийн зах зээл дээр тий ийм хөвсөл явагдахаар харагдаж байна. Бүх судалгааны байгууллагууд нь бол энийг одоо 2 жилийн өмнөөс ахуулаад ярьж байна тий. Тэгэхээр бид нар тодорхой хэмжээнд энэ одоо хүний нөөцийн дутагдлын асуудлыг шийдэхэд одоо тэр хиймэл хүмүүс чи хэрэгтэй байна тийм үү. 3.5 сая хүн яагаад 350 сая хүн амтай юм шиг бүтээмжтэй тий ийм одоо ажиллаж амьдарч эдийн засгийн томорч болохгүй гэж. Тэгэхээр бид нар бол энэ Монгол улсын үндэсний хэмжээнд Монгол улсыг эдийн засаг болоод батлан хамгаалах тий аюулгүй байдал энэ талаас нь бол анхаарч энэ үнийг одоо ирээдүйд ирэх энэ одоо аюулыг хамгаалж ингээл энэ асуудал дээр төвлөрч ажиллаж байна гэсэн үг л тий. За зайлглаа. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа та бүхэнд. Үзэгч та бүхэнд дотооддоос яг энэ хиймэл оюуханыг хөгжүүлж чадж байгаа. За үнэлгээ нь бас нэлээд өндөр байгаа. Дэлхийд ч гэсэн нэлээд дээгүүр үнэлэгдэж байгаа. Эвгүн оюун компани. За тэр дундаа эвгүнээ чатын аппликейшн хувилбарын талаар мэдээллийг хүргэлээ. Хамтаасан баярлалаа.